За, их урсын баярын минь төргий. Өнөөдөр 6 сарын 1 бүгдээрээ сайхан баярлж байгаах. Тэгэд өнөөдрийн баярын өдөр бол их агуулгатай, их чухал баярын өдөр тийм. Бид нар ирээдүйн хойч үр хүүхдэд зориулсан баярын өдөр байдаг. Тийм учраас бид нар өнөөдөр ирээдүйн хойчийнхаа тийм амьдрах тэдэндээ үлдээх нийгмийн талаар өнөөдөр ярих хэрэгтэй. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ, тийм ээ. Хүүхдийн эрхийг хамгаалах. Хүүхдийн эрхийг хамгаалснараа яадаг юм гэхээр бид нар ирээдүйд ямар нийгэм үлдэхийг ярьж байгаа гэсэн үг л дээ. Тийм учраас бид нар өнөөдрийн баярын өдрийг огцрох амархан гэдэг өдөртөөгөө холбож ойлгох ёстой. За яагаад ингэж ойлгох ёстой вэ гэд ярилцъя. Тэгээд чат бичээрэй. Гэтэ энэ лайвыг одоохондоо цөөхөн үздэг. Тэгээд миний лайвыг дараад нь их олон хүн үздэг юм билээ. Би их баярлж байгаа. Хандлт их өндөр байдаг юм билээ. Үндсэндээ Монгол улс бол сүүлийн 6-аас 8 жилийн хугацаанд энэ нээлттэй иргэний төлөө зориулсан нийгмийг устгацсан бохгүй. Маш хурдтайгаар устгасан. Тэгэхээр энэний хор гайгаас болоод нийгэмд шүү дээ, иргэд нийгэмдээ итгэхтэй алддаг. Маш хэмжээгээр. За энэ нийгэмд итгэхтэй алдахлаар юу болдог вэ гэхээр хүмүүс тийм маш догшин авиртай, ууртай, уцаартай, сонзонтой болж эхэлдэг. Тэгээ яг энийг ингээд нотлох маш олон баримтууд байна. Жишээ нь 2024 оны өмнөх жилүүдтэй эхний 3 сарын байдлаар тийм эхний удирдлагын байдлаар ингээд гэмтэргийн гаралтын тоон статистикүүдийг хараарай. Ахуйн гэмтэргүүд энэ хүчин, дээрэм, танхаа тий энэ архиталт маш их хэмжээр нэмэгдэж байгаа. Хулгай маш хэмжээгээр нэмэгдэж байгаа. Энэ яагаад ийм болоод ингээд өсөд унаваа гэхээр эдийн засаг бол өсөд исэн гэж харагдаж байгаа шүү дээ. Тэгтэл яг бодитоор эдийн засаг өсөөгүй. Зүгээр худалдааны орлого нэмэгдсэн. Тэгтэл яг бодитоор болохоор тэр худалдааны орлогоос олсон өгөөжийг цөөхөн хэдэн хүмүүс хүртээсэн бохгүй. Энээс үүдэлтэй. Тэгээд энэ гэмтэргийн гаралт ихсэж байгаатай холбоотой бас нэг үзэгдэл өчтөр боллоо. Тийм манай үеийнхэн одоо сайн санаарай. Миний хүүхэд насыг ингэж санах юм бол бид нар бүхэлдээ хүчирхийллийн ертөнцид дотор өссөн. Бүхэлдээ. Тэ байр болгон гудам болгоны энэ тэнд нэг атмаа хулигаанууд байдаг. Тэ дандаа хүчирхийлж яадаг, айц хүүцээ удирдах яадаг. Тэ тэрэнгүүрээ бахархдаг өөртөө. За тэгэл бүжиг таанц маанц эсвэл ингээ кино шиг ховорхон болно л доо. Тэ хаяа нэг болж байгаа хэмжээнд байнгын зодон. За тэгэнгүүтээ зэрэгцээд нийгэмд нэг зогсоох арга хайж эхэлдэг байхгүй. Хүчирхийллийн аргаар зогсоох гэж ойлгож оролдож эхэлдэг. Тэгээ чаддаггүй. Маш их олон хүмүүсийг шоронд явуулдаг, маш их олон хэмжээгээр хуулиудыг чангалдаг. Гэхдээ ард нь хүчирхийл гараад идэг. Нөгөө эсэргээр аханд колонд яваад ирлээ штэ гэдэг бахархаа яриад идэг. Тэр хошин шогон дээр гардаг. Юу л X түвшний хөвтөр гардаг штэ тий. Энэ бол бодит амьдрал байхгүй. Хүчирхийллийг багасгаж, нийгмийг эрүүлжүүлж, нийгмийг хүнлэг болгож, нэг нэгнээ хайрладаг, хүмүүнлэг болгоход яах вэ гэхээр энэ нийгэм өөрөө бүхэлдээ даргад биш, хүндээ зориулах ёстой. Иргэндээ зориулах ёстой байхгүй. Өнөөдрийн нийгэм маань хүнийхээ эсрэг болсон байхгүй. Иргэний хуулийн ч тэр, эрүүгийн хуулийн ч тэр, тэ энэ шүүн таслах ажиллагааны хуулиуд ч тэр, тэ за тэгээд энэ бүх төрлийн зөвшөөрөл эцсийн тэ энэ торгуул шийтгэл энэ бүх зүйлүүд бүхэлдээ хүний эсрэг болсон. Тэгээ хүний эсрэг болж байгаа нийгмийн бодит жишээ бол гэмтэргийн гаралт гэдэг бол нөгөө нэг бодит жишээ нь бол таны амьдарч байгаа эргэн тойрны орчин чинь бүхэлдээ таны амьдрахад таатай нөхцөлийг устгацсан гэдэг. Устгаал гэдэг тэр айжмаар. Тийм ээ? Одоо энэ гудамж талбай дээр хүүхдийн эртүүдээр манай огцрох хамгаахын жагсаал дээр нэг хүүхэдтэй дөнгөж хүүхдэд төрүүлээд 3 сар болоогүй өглөө нэг охин ирсэн шүү дээ. Хүүхдэд төрүүлтлээ би ажил хийлээ. Тэгтээ хүүхдэд төрүүлснийхэн дараа ингээд орлогогүй болчлоо. Надад амьдрахад аюу хэцүү байна. Тэгээд найз нөхөд хамт олон маань хүүхдийн тэрэг над бэлгэлсэн. Би хүүхдэд тэрж ирлээ. Яагаад тэгэхээр гудамжинд гараад хүүхдэд төрөөд явах зам байхгүй гэж хэлсэн. Би тэрийг сонсоод
нүднээс минь нулимс гарчихсан. Өнөөдөр хүүхдийн баяраар бид нар ирээдүйдээ ийм юм үлдээж болохгүй. Ийм зэрлэг, дошгон, балмад, танхаа маргааш амьд явах баталгаагүй ийм нийгмийг бид нар үр хөвгтөө үлдээж болохгүй. Энэ нийгмийг бүтээсэн хүмүүс бол өнөөдрийн эрх баригчд. Тэ? Ялангуяа сүүлийн 6 жил ерөнхий сайд хийж байгаа Лувсан намсрын оюун эрдэнэ гэдэг хүн шууд мөн. Энэ хүний авилгалыг одоо ингээд бид нар сая маш олон хугацаагаар ярьлаа. Энийг бол ингээд ярьж байгаа бүхэл бүтэн нийгэм бий болцсон байна. Үнэхээр хүмүүс ууралж байна, бухимдж байна. Тэгээд сошиалор захимаар тэр яриа ууралж байна. Үзэн ядж байна. Тэгвэл энэ хүний хийсэн хамгийн том хорлолтных нь нэг нь бол энэ нийгэм бүхэлдээ иргэний эсрэг болсон. Иргэний эсрэг болгосон нийгэм маань нөгөө талдаа эрх мэдлийг овоолоодсон, төвлөрүүлээд. Бүх эрх мэдэл оюун эрдэнэ мэдлэлт байгаа. Оюун эрдэнэ огцрохгүй бол оюун эрдэнэ хулгай тамиг шалгадаг бүх байгууллагууд нь оюун эрдэнэ яг доор нь байгаа. Авилгатай тэмцэх газар, прокурор, цагдаа, энэ хуулийн бүх байгууллагууд за шүүхээс бусдна. Бүгд оюун эрдэнэ эрх мэдэл засгийн газрын хараат байгуулга болсон. Яг үндэ бол засгийн газрыг хянах хэрэгтэй байсан байгууллагууд өнөөдөр өөрийн доор очсон байна. Тэгэд ийм хуулиудыг үйлдвэрлэж ирсэн. Дээр нь нэг хууль үйлдвэрлэсэн. Эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хийж ирсэн гэмт хэргүүдийг ял завшуулсан. Эрх мэдэлтнүүддээ ял завшнаа гэдэг чинь тэр хүн ял наймаалцсан бохгүй. Надтай тохиролцох юм бол та нар шоронд явахгүй. Надтай тохирох юм бол та нар нийгмийн дайсан болохгүй. Би та нарыг батлан даанаа. 10 саяас 40 сая төгрөгөөр торгуулсан хүмүүс өнөөдөр эхнээсээ дахиад олон юм яриад оюун эрдэнэ өмөрж байгааг харж байгаа биз? Тэр хаян хэрваа гэдэг сангийн сайд байсан шүү дээ. Дархны засаг даргаар 2-3 жил болсон. Улсын хурлд хэдэн жил ажиллачлаа. Үйлдэл дээр сая долларын авилгал авсан. Энэ чинь гэмт хэрэг шүү дээ. Энэ хүн чинь бол тэр өмч хөрөнгөө хураалгаад ялаа идлээд 5-8 жилийн ял идэх ёстой байсныг нь энэ 10-аас 40 сая төгрөгөөр торгуулаа гаргаад ирсэн бохоо. Одоо тэгсэн чинь нийгэмд наад чинь оюун эрдэнэ өмгөөлөл ярьж байна. Ганцхан хаян хэрэг биш. Маш олон хүн гэмтэргүүдийг энэ 10-аас 40 сая төгрөгөөр торгуулсан. Тэгээд ялаас сулсан. Энэ бол шагнал. Энэ ял наймаалцж байгаа хэлбэр. Дахиад нэг ял наймаалцж байгаа хэлбэр нь болохоор оюун эрдэнэ удаа дараа ярьдаг нэг үг нь бол за газрын наймаачтай би та нарыг мэдж байгаа шүү. Монгол банкныхаа би та нарыг мэдж байгаа шүү. Нийслэлийнхаа би та нарыг мэдж байгаа шүү. Гайлынхаа би та нарыг мэдж байгаа шүү гэж хэлсэн. Энэ гэмт хэрэг мэдээд яриадсан бохгүй. Гэмт хэргийг мэдж ярьчихад гэмт хэрэг нуун дарагдуулаад ярьсан. Энэ үйлдэлийг хүмүүс дугаа хараа суугаад байсан биш. Дотроо бухимдадсан бохгүй. Уурлаадсан бохгүй. Энэ үйлдэлийн дараа болохоор хүмүүс нийгэмдээ итгэхэ болно. Энэ үйлдэлийн дараа хүмүүс хуулиа хүндлэхэ болно. Энэ үйлдэлийн дараа хүмүүс шүүхтээ итгэхэ болно. Ийм эмх замруугүй нийгэмд үр хөвгтөө үлдээж болохгүй. Энэ аюул. Энэ хүний хийж байгаа хулгайн сүлжээ, схем айнчигтай өндөр тоонд очиж байгаа. Одоо өчтөрийн болж байгаа тэр тоглолтын дундор болсон үйлдэлийг би бол санаатай хийгдсэн зохион байгуулалтын үйлдэл гэж би хардж байна. Үнэхээр тэгж хардж байна. Хардах нөхцөл байна. Үндэс байна. Энэ огцор хамгаахын залуусын жагсаал гарч ирснээс хойш тэр талбай дээр юу эсийг болов те сошиалд юу эс болов бүгд харсан. Тэр болж исэн бүх аргачлалууд дарангуулыг өмгөөлөхдөө хамгаалахтай хийдэг байсан бүх схемтэй адилхан. Тэр Украинд болсон Майданы хувьсгал адилхан. Тэр Тбилисид болж байгаа гүржийн хэмбэлээ ямар папшил хэлээ. Тэр нөхрийг одоо хамгаалж байгаа тэмцлийг хийж байгаа хэлбэр мэлбэр тэр жагсаалыг үүмүүлж байгаа нэмэх замбраагүй байдал үүсгэж байгаа хүмүүсийн дундуур сохтуу хүмүүс оруулж байгаа галзуу солиотой хүмүүс оруулж байгаа хэлбэр бүгд ижилхэн. Тэгтээ тэнд контролоо алдах юм бол нэмэх замбраагүй байдал үүснэ. Нэмэх замбраагүй байдлын дундуур юу болсон гэхээр жишээ нь Майдан чинь болохоор яг би ингэ жишээ татаа хэлчихье. Ганцхан Монгол болж байгаа үйлдэл биш учраас Майданд 2014 онд ерөнхийлөгч Виктор Януковичийг эсэргүүцээд оюутны бослого болсон байхгүй залуучуудын бослого болсон. Тэгээ залуучууд яагаад боссон юм бэ гэхээр тэр залуучуудын бослогын үндсэн шаардлага нь юу байсан бэ гэхээр Януковичийг огцор гэсэн байхгүй. Тэгээ Януковичийг яагаад огцор гэсэн бэ гэдэг үндслэл байгаа хэрэгтэй шүү дээ. Тэгээ үндслэл нь юу байсан бэ гэхээр Виктор Янукович гэдэг хүн
Украин улсын ерөнхийлөгч болохдоо одоо Виктор Янукович гэдэг хүн гэхдээ ер нь өөрөө Запорожь мужнаас гаралтай тийм Мариуполын гангийн үйлдвэрийн ойролцоо төрж өссөн нөхөр штэ. Тэгэд энэ хүн бол одоо Запорожь, Херсон, энэ Донецк, Луганск за эдгээр чинь бол нэг Орос гаралтай хүмүүс нэх байдаг нутаг штэ тий. Тэндээсээ сонгогдож ерөнхийлөгч болсон хүн. Ер нь бол энэ хүн гарахтаа сонгуульд ялахтаа үндсэн ялт байгуулсан амлалт нь юу гэсэн гэхээр Украин улс тухайн үедээ бол Европын холбооны улсад илсэхэд бүх юмнуудаа ингээд хууль эрх зүйн орчнуудаа бэлдээд боловсролын реформуудаа хийгээд тээвэр логистик транзишны асуудлууд тий бүх асуудлуудаа ингээд эмхлээ зэгцлээд эхэлсэн гэсэн Европын холбооны стандарт руу нийлүүлээд хүний эрх хэрэгчлөөтэй холбоотой, төрийн оролцоотой холбоотой, төрийн хязгаарлалттай холбоотой маш олон зохицуултуудыг Украин улс хийж ирсэн мөхгүй. Тэгэхээр энэ асуудлыг болохоор Виктор Янукович маш хурдан хугацаанд хийнэ, эдгээр их удаан байна. Би бол маш богино хугацаанд бол Украины эрхчлөө тусгаар тогтнолыг баталгаажуулж Европын холбоонд элсүүлнэ гэж амлалт өгж ерөнхийлөгч болсон. За ерөнхийлөгч болоод удаагүй байж байгаад нэг 6-7 сарын дараа ч үлдээ. За нэг жил болоогүйсэн. Нөхөр Сочи явсан байдаг байхгүй. Гэхдээ төрийн албан ёсны айлчлал хийгээгүй. Одоо манай нөгөө Халтмаагийн Батболдог хэлдэг штэ. Путинтэй бол албан ёсоор уулзаагүй. Гэхдээ албан бусаар 6 удаа 7 удаа уулзсан гэж ярьдаг штэ. Яг энэ Виктор Янукович Сочид 13 хоног Путинтэй уулзалт хийсэн юм шиг байдаг. Одоо баримтууд нь байдаг штэ. Тэгээ ингэж явж ирснийхэн дараа дахиад нэг хэсэг чимээгүйсэн. Ямар ч оролдлого үйлдэлүүд хийхгүй ингээд зугуухан ингээд хүмүүсийн ингээд уур амьсгал идэхүүдийг мартагнуулах байдал явж ирсэн. За тэгжээд нөхөр Украины нэгт баярын өдөр мэдээлэл хийсэн шүү дээ. Тэр мэдээлэл дээр за Украин улс бол одоо Европын холбооны улсад нисэхэ боллоо. Европын холбоонд нисэхэ боллоо. Евразийн эдийн засгийн холбоонд нисэхэ болж байгаа шүү. Бид нар Евразийн холбоонд ирснээ хуучин союз Таможенный союзын нийтлэлд ирснэ гэж мэдээлэл хийсэн. Ерөөсөө энэ мэдээллийн маргааш нь нөгөөдрөөс нь оюутнууд залуучууд босч гарч ирсэн. Бүр үү олноор босч ирсэн. За 50 жагсаалд 6-7 хоног үргэлжилсэн. Дундуур нь ингээд үүмэн тариадсан. Маш их олон төрлийн дээр зодон зохион болох гол хэвээр янз янзаар оролцсон. Бужигнуулж гисэн. Яг одоо өнөөдөр манай огцрох хамархан жагсаалын залуучууд шиг тэд сууж чадаагүй бас яг зохион байгуулалтаас төгс хийж чадаагүй байсан алдаа бол байдаг. Тэрнээс нь үүдэлтэйгээр ингээ өмүүлээд гисэн байхгүй. За тэгээ өмүүлж явж байгаа тэр жагсаалыг зогсоож дийлэхгүй юм байна. Хүмүүс нь нэмэгдээд байна гэдэг үжсэн чинь. Тэр нэмэгдэжсэн хүмүүсийг одоо сайн ингээ нэгтлээд гаргаж ирсэн бас баримтууд, фактууд байна. Ихэнх нь Запорожь, Донецкоос ингээд тэ сэргээ мэргэжлийн хүмүүсүүд очсон байдаг. Маш их хэмжээгээр хуучин одоо айрамд ажиллаж исэн. За айрам гэдэг нь болохоор зөвлөлт холбоот улсын үед одоо айрамд ажиллаж исэн хүмүүс шүү дээ. Тийм хүмүүсийг Украинд аваачид, Киевд аваачид жагсаал дээр ингэсэн байгуу дүүсгүүлсэн баримтууд гараад ирсэн байдаг. За тэгээ хамгийн эмгэнэлтэй тэр жагсаалын дундуур гинтхэн буудаад эхэлсэн байхгүй. Шууд буудсан. Мэргэн буучин буудаа. Тэгээ тэр бичлэгүүд нас байгаа. Нөгөө хүүхдүүд ч ихлэ ойлгохгүй байгаа шүү дээ. Хаанаас нь будаад ингэ юу болоод байгаа бөөгнөр ингэ зогсоод хоорондоо ярилцчихсан хүмүүсийг будаад дундаас нэг нь унаад эхэлж байгаа. Тэгээ хэсэг байж хагаад өн чинь будаад байгаа юм ингээ ойлгоод эхэлсэн. Тэгэл өмнө болсон. За тэр цус урсгасан айлшигтай том хөвсгөл болсон. Тэр хөвсгөлийн үр дүнд болохоор Виктор Янукович улс орноос зугтаж гарсан. Одоо Оросд амьдарч байгаа. Тэгээд тэр Майданы хөвсгөлийн зэрэгцээд Кримд тухайн Крим мужийн захирагч нартаар дамжуулаад Оросын цэргийн нэр хайг нь тодорхойгүй маш олон хүмүүс орж иж байгаа. Кримийг тусдан салгаж авах том ажиллагаа явагдсан. За мэдээж Майданы хөвсгөлийн дараа тэгээд дахин сонгуул Монголын тов зарлагдаад улс төрийн хувьд бол ороо босгоо тогтургүй. Жинхнээс одоо бол манайх бол одоо тогтургүй биш шүү дээ. Ерөнхийдөө тогтсорох юм бол манай парламентт нь байгаа учраас тогтвортой. Тэгэхээр тэнд бол тогтургүй болсон. Нөгөө Рада дээд одоо тэднийхээ одоо манайхаар парламент тэднийх бол Рада гэдэг. Рада нь хурал муулаа хийж чадахгүй. Ингээ асуудалд орж явах үед Кримийг салгаж авч ирсэн байх жишээ нь. Тэгээ энэ олон юмнууд ингээд баримтаар нотлогдсон байдаг. Тэгвэл өчтөрийн жагсаалтаа энэ юугаараа хамаатай юм бэ гэдэг юм бол
Хогцор хаамхан жигсаал 17 18 өдөр маш тайвнаар жигслээ. Дундуур нь маш олон янзаар оролдож зохион байгуулалтыг эвдэх гэж хүмүүсийн уур амьсгалыг өөрчлөх гэж янз янзаар оролцсон. Сэтгэл зүйн хувьд болон бүх төрлөөр ингээ оролцсон. Айлгсан, хичээсэн, хүчирхийл дарамт үйлдэх гэсэн. За сохтуу хүлчүү хүмүүс үгүй олноороо ирсэн. За тэр үтгэл сэтгцийн өөрчлөлттэй хүмүүс дундуур нь орж иж үүмүүлэх гэж оролцсон. Тэр хүмүүс хизээч тэр талбайтай бөөндөө зэрэг ирэхгүй. Тэр бүгд мэдж байгаа. За тэгээ энэ болгоныг залуучууд маш сайн зохион байгуулалт хийснийг хүчинд давж гарлаа. Тэгтэл өчтөрийн жагсаал тэр тоглолт одоо дундууруудаа арх ууж байгаа. За магадгүй насан туршийн хүүхдүүд оруулсан байх. Магадaltaй байна. За тайзан дээр нэмэх замраагүй байдал үүсгэж байгаа. Эднээс харахад манай нөгөө 15 давхар шууд хэлэх юм бол өнөөдрийн Facebook-ийн хамааралтай Халтмаагийн Батулга ба түүний нөхөд ачсан намд байгаа луугаан төмөр тэргүүтээ тэднэрт барьцаалагдсан эд мөнгө эрх мэдэл эрх ашигын шуналд автагдсан хүмүүсийн оюун эрднийгээ хамгаалах байгаа үйлдэл нь энэ мөн. Сая энэ олон хоногийн хугацаанд нийгэм төрөл бүрийн юм хийжсэн шүү дээ. Тэр жагсаал цуглаанаа гадна хүмүүсийн анхаарлыг өөртөө чинь татах гад оролдоодсон бохгүй. Маш хэмжээгээр оролцсон. Гэхдээ чадаагүй. Жишээ нь өмнө одоо өх хурлын гишүүн болсон Наараа байна тий. Өмнө тэр зүгээр жирийн хүн байхдаа ийм балиар хэрүүл ингээд сошиал орчинд ингээд хараад хэрүүл хийгээд ингээд нийгмийг ингээд хутгуу өмүүлэхэд тийшээ хүмүүс автдаг байсан. 2 хоног Наараагаар амьсгалдаг байсан. Өнөр цэцэг одоо Монголын нийгминд аюу муухай хортой тийм бохир юм оруулж ирэхэд хүчин зүтгэсэн оролцсон нөхөр шүү дээ. Гэтэл тэр хүн ингээд сайн ингээд оролдож үзлээ. За тэр цэцэг бямба гэдэг дух гинүү хин ч юм уу. Энэ хинний хийж байгаа үйлдэлүүд байна. За тэгэл ингээд бүх юмнуудаар ингээд анализуудыг ингээд хийгээ гаргаж ичээ. Бүхэлдээ тэднийг эсэргүүцэж чинь. Тэднийг сонирхгүй байна. Хүмүүс ерөөсөө оюутныг огцруулах дээр л фокусоо тавьж байна. Ерөөсөө элдв бус юмд автахгүй байна. Энэ айгүй хамгийн чухал. Тэгээ энийг эвдэж чадахгүй байгаа учраас нэг орос технологиор өчтөр тэр тоглолтыг завааруулж, бодлуулж, муухай болгохыг оролдлоо. Харамсалтай нь энэ хэрвээ 1990 онд миний 89 он, 88 онд миний хүүхэд насны дурсамжаар харах юм бол тэнд бол өстой жинхнээсээ тоглолтод тарна. Өчтөр тэгээгүй. Яагаад тэгээгүй юм бэ гэхээр өнөөдөр хүмүүс ирүүл байна. Ирүүл байна. Тэр болохгүй юмтай нийлж тэр замбраагүй байдал руу оролцохгүй байна. Хүмүүс соёлтой байна. Хэрвээ бид нар энэ оюун эрдний угсарсан энэ авилгалын схем, энэ эрх мэдлийн схем, энэ иргэний нийгмийн эсрэг хийсэн энэ олон хууль тогтоомжуудыг засаж залруулахгүй бол магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараагаас эхлээд бүхэл тоглолтууд дээр бүхэл бүжиг танс олныг хамарсан арга хэмжээнд дээр ийм зүйлүүд үргэлжлэнэ болно. Энэ аюултай. Хүмүүс нийгэмдээ итгэх итгэлээ алдаад үзий ядалтанд автаад ирэхлээр ийм хорсол руу ордог. Нэг нэгнээс илүү гарахыг үздэг, нэг нэгээ үзий яддаг. Гэхдээ хизээч эрүүл рационалаар аливаа асуудалд хандхаа болдог. Ийм зүйлийг тэд хүсэж байгаа. Бид тэдний хүсснээр байж болохгүй. Биднэрт эрүүл нийгэм хэрэгтэй. Ирээдүйн өнөөдрийн баяраа хийж байгаа бидний үс ирээдүйн монголчууд маань эрүүл нийгэмд амьдрах ёстой. Тэгэд ийм юмыг маань түүчилээд гарч ирсэн энэ олон сайхан залуучуудтай үнэхээр баярлж байна. Маш сайхан соёлтой улс төрийн акцийг Монголд нэвтрүүлж байна. Энэ зөвхөн жагсаалаар харагдаад байгаа биш. Ирээдүйн Монголын улс төрт ийм соёл орж ирнэ. Бид нар өнгөрсөн 35 жил гээд хараадаг. Бид нар улс төрийн соёлыг ойлгоогүй байсан. Улс төр эрүүл нийгмийн эрүүл улс төрийг яаж хийдгийг ойлгоогүй байсан. Одоо энэ залуучууд нэвтрүүлж байна. Ирээдүйн Монголын улс төр магадгүй яг энэ ирчээрээ явах юм бол 10-аас 15 жилийн дараагаас эхлээд бид нар авилгалыг түүх мэт ярьдаг болох бах. Тийм авилгалын хэмжээнд очиж байлаа. Улс орноо ингээд тавиад туучих шахаж байлаа. Энэ авилгалаас бид нар салахын тулд нийгмээ ингэж хамгаалж байлаа. Эрүүл нийгэм ингэж бий болж байлаа гэдэг Монголын сайн цагийн түүхийн эхлэл болох учиртай. Тэгжээж Монголын улс төр хувилдааны улс төрөөс сална. Хувилдааны улс төр, хувилдааны орчин,
мөнхөд үргэлжилдэггүй. Энийг зогсоохгүй бол харин ёроол байдаггүй. Ёроол байхгүй. Өнөөдөр Венесуелийн $1 6 сая 800 мянган боливар байгаа. Венесуэл асар олон шоронтой. Бүх шоронгууд нь зүгээр хүмүүсийг шофрод шиг жигцэн. Битүү жигцэн. Аимшигтай байгаа. Тэгсэн мөртлөөсөө годомжинд нь тэнд ирүүлэр хүн амьдрах, айцсгүйгээр амьдрах боломжгүй болсон. Бидний ирээдүйд хүсэж байгаа нийгэмд авилгал байх боломжгүй байх ёстой. Авилгалыг устгадаг биш, тэр нийгэмд нь авилгал орших боломжгүй байх ёстой. Би энийг талаар ингээд хүмүүстэй, залуучуудтай энэ нийгэмдээ контентууд хийгээд ярихыг хүсэж байна. Үнэхээр хүсэж байна. Үнэхээр хүсэж байна. Би энэ талаар судалсан өөрийнхөө мэдлэгийг хүмүүст хүргэхийг хүсэж байна. Гэхдээ өнөөдөр яг тэрийг ярилцах боломж олго байна. Өнөөдөр бид нар хүсэн хүсээгүй энэ авторитар, тоталитар дарангуул руу орох гэж яваа энэ дарангуулны схемийг устгахгүй бол гэдэг сэдвүүл чухал болчиход. Оюун эрднийг зогсоохгүй болохгүй гэдэг. Энэ оюун эрднийг зогсоосноор Халтмаагийн Батулга, Лувсан намын ган төмөр, за тэр дорж ханд эдгээр дамжаад явж байгаа энэ муухай хувилдааны уус төр хязгаарт орно. Тодорхой төвчнөр. Энэ зүгээр л хурдтай явж яасан инерцийн хурдын сааруулах хэлбэр, засаж байгаа хэлбэр нь биш. Засах процесс нь энэний дараа харин үргэлжлэнэ. Үргэлжлэх үүд гарцыг нээж байгаа байхгүй. Тэгээ энэ 8 жилийн хугацаанд улс нийгмийг ингэж муухай бохир ийм муухай хүчирхийллийн хэлбэрлүү шилжүүлж энэ иргэний нийгмийг устгасны хоргааг бид нар буцаад сасарч сайжруулахын тулд бид нар дахиад нэлээдгүй хугацааг зарцуулна. Харамсалтай, маш харамсалтай. Миний сайхан амьдралын сайхан цаг нас, таны амьдралын сайхан цаг нас энэ өсөл хөгжилд ирээдүйн өөрийнхөө амьдралын төлөө хийх байсан тэр олон сайхан цаг зав бид шал балаа утгагүй энэ муухай хэрүүл хулгай дээрэм ийм юм зарцуулж харамсалтай. Тэгвэл бидний хүүхэд тийм юм битээ очиосоо. Тийм болохоор та маргааш ирээрээ. Огцорход дамхан жигсаал. Огцордог даваа гарагд та ирээрээ. Би гуйж байна. Бид үр хүүхдийн төлөө биш гэхэд өөрийнхөө маргаашийн үлдсэн амьдрал өнгөрөх нийгэмдээ ирүүд байхын тулд та огцордог даваа гарагт хамтраарай. Танаар дутна. Энэ 50 жигсаал байх ёстой. Бид нар тэнцээ олоолаа байх ёстой. Бид нар тэгжээч энэ жигсаалын залуучуудыг хамгаалж үлдэнэ. Ингэжээж бид нар эрүүл нийгэмд хийж чадж байгаа оролцоо мөн энэ. Энэ нийгмийн төлөө бид нар оролцох ёстой. Би гуйж байна. Урайлж байна. Тэгээ шеэр хийгээд өгөөрэй. Худал хулгай дээрэм энэ лөөрөөр улс орныг өдөрдөж ерөөсөө болохгүй, тэрэнд автаж болохгүй. Энэ улс орныг өдөрддөг хүн төрлөختний бий болгосон хэдэн мянган жилийн өв соёл байна. Шинжлэх ухааны ололтууд байна, онлууд байна. Бид тийшээ явах ёстой. Бид нар ийм зэрлэг баламд нийгмийг хэрэгвч дэвчиж дуугаа хараад хүлцэнгүүгээр тэмдээ оролцож болохгүй. Хамгийн харамсалтай нь хэрвээ энэ дарангуулын нийгэм нэгэнтээ ажиллаад эхлэх юм бол энд асар том дараагийн хилмигдэл хядлага эхэлнэ. Тэр зүйлээс дараагаас хүмүүс эндээ дасан зогсож амьдрна. Өнөөдөр Туркменистаны ерөнхийлөгч Монгол улсад ирж байгаа шүү дээ. Ирсэн байгаа шүү дээ. Төрийн айлчлал хийж байгаа. Бүгд би энэний талаас сайн бүр нэлээд их том задгаа дэлгэрэнгүйгээр ингээд юм оруулсан байгаа. Пост оруулсан байгаа. Гэхдээ бүгд л одоо өнөөдөр хөгжсөн байна. Сошиал орчин хөгжсөн байна. Бүгд харж байгаа. Товчхон ярих юм бол Туркменистан улс 6.4 сая хүн амттай. Өнөөдөр газрын байгалийн баялагын нөөц одоо хүчин чадлаар олон улс дэлхийд баталсан нөөцөөрөө өнөөдөр газрын шатдаг хийгээр дэлхийд 5 тонн нийлүүлэлтээр нөөцөөрөө ч том байна. Үнэхээр аврах том нөөцтэй улс. Жилдээ $82 тэрбум орлого болж байна эндээс. Гэхдээ 6.4 сая хүн амд нь энэ 84 сая тэрбум долларын орлого нь хамаагүй. Ганцхан энэ удам дамжаад явж байгаа тогтвортой засаглалыг нь хангаа явж байгаа энэ дарангуулагч өдөртөгчд нь хамаатай. Энэ одоо 3 дахь үеийн өдөртөгч байгаа. Энийн өмнөх өдөртөгч 2 дахь үеийн өдөртөгч нь бол энэ нөхрийн аав насан Сирдарын аав байсан. За тэрний өмнөх бол одоо яг энэ дарангууллыг угсрах үеийнх нь одоо хамгийн том бос одоо суурийн тавьсан хүн байдаг шүү дээ.
аимшигтай юм хийсэн хүмүүс шүү дээ. Аимшигтай дарангуул хийсэн хүмүүс шүү дээ. Маш энэ их дарангуулаа хийхин тулд маш их хилмигдүүлэлтийг хийсэн. Одоо тэнд биш дээ тий. Эмэгтэй хүн бол хүн биш. Зүгээр амтан. Эмэгтэй хүн юу хийх, юу хүсэх, юу мөрөөдөх, юу тэмүүлэхийг зөвхөн тэр улсын ерөнхийлөгч нь эсвэл нөхөр нь мэдж байгаа. Эсвэл хэн нэгэн эрэгтэй хүн мэдж байгаа. Тэрнийхээ өмч хөрөнгө эд их хэрэгсэл болсон эмэгтэй хүн. Тэр үтгэл тэр нийгэмд байгаа амьдарч байгаа бүх иргэдэн тэр дарангуулагчийнхаа өнөөдрийн дарангуулагчийнхаа удаан дамжсан дарангуулагчийнхаа өмч хөрөнгө эд хэрэгтэн болсон. Тэдний хүслээр л амьдарч байгаа. Ямар машин унах, юу хийж зугаацах, юу сонирхох, ямар мэдээлэл харах, хаанаас юу хаашаа явах бүгднгийн дээрээс хязгаарладаг. Тэд нар хитэн дөрөний цалин авах, тэр сурсан мэдлэгээрээ юунд зориулах. Тэгтэл энэ улс шүү дээ тий. Дэлхийд алтаар барьсан эзэн хаадынхан тий ерөнхийлөгч биш эзэн хаадынхан хөшөөнүүдээр өнөөдөр дэлхийн баг бүх рекордуудыг эвдэж байгаа. 24 метрийн өндөртөө гантэг чулуун суурин дээр тэгээд хамгийн үнэтэй цагаан гантэг чулуун суурин дээр алтан хөшөө барьсан. Тэр хөшөө зөндөө. Алтаар барьсан хөшөө бид зөндөө байгаа. Тэгээд Монгол улсын оюун эрднийг зогсоож чадахгүй бол энэ яг тийшээ явж байгаа. Туркменистаны талаараа YouTube-ийн олон сайхан бичлэгүүдийг залуучууд хийцэн гэдэг. Орж үзээрэй. Үзээрэй. Энэ дарангуул амархан ирдэ шүү. Маш энгийнээр ирдэ шүү. Тантай зэрэгцээл таны хүн чанар сайхан сэтгэлээр ирдэ шүү. Тэр одоо байгалийн баялаг төрдөө 100% авсан улс шүү дээ. 100% төрдөө авцсан байгаа. Тэгтээ төр гэдэг нь хин. Энэ өдөртөгч нь байхгүй. Төр гэдэг нь ерөөсөө тэр шүү дээ. Төр гэдэг нь иргэн та биш байхгүй. Та тэр төрийнхөө зүгээр хэрэгсүүр нь байхгүй. Хэрэгэлдэг багж нь байхгүй. Түүнээс та төр биш. Төрийн хүн биш. Эрх мэдлийн хэдэн хүмүүсийг дагаж тэрний эрх мэдлийг хамгаалсан баг бүрэлд хүнийг төр гэдэг. Тийм ээ. За тэгээд бид маргаашийн энэ эрүүл нийгмээ хамгаалах, энэ бузар булааг зогсоох, энэ дарангуул хүчирхийллийг хязгаарлах тэгээ огцор хамархан 50 жагсаалтаа нэгдээ маргааш маш чухал өдөр. Маргааш улсын их хурлын гишүүд шийдвэр түүхэн шийдвэр гаргана. Итгэл үзүүлэх тухай ярьж байна. Итгэл үзүүлсэн бодлогын итгэлийг бол оюун эрдэнэд одоо 3 дахь удаа үзүүлэх тухай яригдж байна. 3 дахь удаага шүү. Одоо энэ өнөөдрийн Лувсан ямын ган төмөр, Лувсан намсрын оюун эрдэнэ, догмодын доржханд 3-ын хувилдааны засгийн газарт энэ Монгол улсын өнөөдрийн парламент итгэл үзүүлчихсэн аль хэдийн. Тэр 14 мега төсөл мөсөл доктортой хөгжлийн юм үгнэ. Энэ бүх юмд нь итгэлийг үзүүлсэн байхгүй. Одоо бидний ярих сэдэв бол чи бол итгэл даасангүй. Чи бол тэ энэ нийгмийг устгарлаа. Чи бол энэ авилгалын маш том хөрс сүрийг тавилаа. Энэ нийгмийг бүхэлд нь чи өөрийнхөө нудраган гарт дотор аваачлаа гэдэг энэ зүйлийг ярих хэрэгтэй. Тэгтээ тайвширч болохгүй. Яагаад тайвширч болохгүй гэхээр оюун эрднийг хамгаалах аврах том мөнгөний хэсэг юм байгаа. Оросын Кремлийн төсөл ажиллаж байгаа. Женкогийн 15 давхрынхны маргааш юу төлөвлөж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ энийг инэрэнгүү 50 замаар давж гарч чадна. Ингэжээж бид нар маргаашийн шийдвэр гаргаж байгаа улсын их хурлын гишүүдэд шахах болно. Бид нар тэдрээс гуугаагүй. Гуухгүй. Энийг огцруул гэж шаардна, шахна. Оюун эрднийг огцруулж хариуцлага тооцож эхлүүлэхгүй бол та нар дараагийн хурлаар бидний өмнө ирэх нүргүү гэдэг байдлаар шахалт үзүүлнэ. Тийм болохоор та маргааш ир. Танаар дутна. Иргэн танаар дутна. За тэгээд энд ирж чадахгүй хөдөө орон нутгийн гадаадд амьдарч байгаа монголчуудтай уриалаад хэлье. Бүгд байгаа газараасаа огцор хамархан, огцордог даваа гараг гэдэг энэ хаштагтай энэ ураагаар нэгдээрээ
Би гуйж байна. Би өөрийнхөө төлөө гоогүй. Бид яг ийм юм руу орж байгаа учраас би тэрийг ойлголцохын төлөө бид хамт байх гэж энэ эрүүл нийгэмд амьдрахын төлөө. Тийм манай энэ үлзийтэй оршин шугал шиг бичсэн байна. Энэ хамгийн чухал шүү. Хамгийн чухал. Тэ. Дотроо ууртай. Гэхдээ бид нар гаднаа маш тайван байх хэрэгтэй. Уураа бид нар өдөрдөн. Өөрөө өдөрдөж бид нар энэ чигсаалыг хийнэ. Тэгэд эрүүл залуучуудаа хамгаална, дэмжинэ. Тэгжээж явнаа. Бид нар маргаашийн улс төрд энэ иргэний нийгмийн байгууламжийн бүтцийг, институтуудыг, хууль эрхцэн орчны задаргаануудыг иргэнд хамгийн хялбараар тайлбарлаж ярьдаг тэр нийгмийн төлөө өнөөдөр зогсох ёстой байхгүй. Хэрвээ бид нар энэ нийгмээ байгуулж бүтээж чадах юм бол тэр нийгэмд чинь авилгачин хүн худлаа ярьдаг улс төрч хоёр оршин тогтнох боломжгүй байхгүй. Улс төрч хүн хулгай хийх бол дээд хэлбэр нь шүү дээ. Зайлуулах дээд хэлбэр нь байхгүй. Улс төрч хүн худлаа ярьсныхын төлөө огцрох ёстой байхгүй. Тэр амтлалын хөшөө тэр 400 сая жуулчин аль хэзээ огцрох ёстой болцлоо хэдэн мянга дахин давтцсан давуулан биелүүлсэн хүн байхгүй. Энэ хүнтэй одоо ярих юм ерөөсөө байхгүй. За тэгэл тэр офтекремэрэ ч гэх юм уу нүүрсний хулгай. За тэр нөгөө ковидын хулгай одоо ингээл бүгд хулгай дээр юм штэ. За тэгэл одоо тэр гой сайхан үгнүүдийн санал та ингээл авилгалыг бууруулна, авилгалыг устгах, авилгатаа тэмцэн. За тэр одоо ингээл гайлын реформ хийн ингээл гайлын бүр яам байгуулалт ажилласан тий. Ямар гайл байгуулна гэдлээ. Санаж байгаа бол бичээд гэж нэг гайлын би нэрийг мартчихаа. Өнөөдөр гайл сайжраагүй шүү дээ. Хятадууд нэг буцалтгүй тусламжаар замын үдийн янзлж өглөөд тэр гашуун сухатын бомб, шивээ хөрөнгөний бомб хоёр дээр нэвтрүүлэх чадвараар дээр хятадын зээлэр нэг жоохон хөрөнгө оруулалт дээр юм хийлээ. Монгол улсын засгийн газар тийм хийгээгүй шүү дээ. Хийгээгүй шүү дээ. Гайл сайжраагүй. Одоо дараагийн ковид гарах юм бол дахиад хаагдсан шүү дээ. Хаагдангууд наадвал чи яаснаа гэсэн мартчихаагүй үстэй найзуудаа. 6 км-т бид нар чинь 1 тонн ачаа зөөлөхөд 13 сая төгрөг төлж ирсэн шүү дээ. Тэр чинь яасан гэсэн чинь нөгөө засгийн газрын томилсон тусгай эрх нөхөр нь очиод өөрөөхөө сүлжээг бий болгож байгаа л тэрнгүүрээ дамжаал хүмүүс өгсөн шүү дээ. Санаж гэнэ үү? Чи мөнгө аваа юу? Мэдрэл орой гадуур битгий яваараа луточргээ дамтан болох гэж байж буточр болох шахсан билээ. Энэ зүйлээс бол айхгүй. Намайг мөнгө аваагүй шүү дээ тий. Хангалттай шалгаж байгаа. Харин оюун эрдэнэ шалгахгүй байгаа шүү. Ирүүл бол тэрийг бодороо. Яагаад оюун эрдэнэ шалгахгүй байгаа тий? Би оюун эрдэнэийг авилгалын гэмт хэрэг юм тий нотлох баримт үүсчлээ гэд авилгатай тэмцэх газарт авчиод одоо 5 сарын 13-нд авчихсан. Өнөөдөр 6 сарын 1-ний өдөр шүү дээ. Жид онцсон. 28 онцсон юм. Шалгахгүй газ. Ягаад тэгэхээр авилгатай тэмцэх газар шууд оюун эрдэнэ хамааралтай байхгүй. Шууд томилгоонд нөгөө байхгүй. Харин тэр хүн намайг хангалттай шалгаж байгаа. Тэрэнд та огтхонч битгий эргэл бидний санаа зов. Тэр бол чиний хамгаалж байгаа энэ тэгээ Монгол улсыг хорлож байгаа энэ авилгач гинт хэрэгтнүүдийг чинь хамгийн сайн хийж чаддаг ажил нь. Тэгэхээр яг тэр ажлыг сайн хийх, өшөө сайн хийхч байх. Тэр хамаагүй. Хамгийн гол нь маргааш ирээрээ. Маргааш нэгдээрээ. Энэ 50 жигсаал шүү. 50 жигсаал. Чамааг оюун эрдний хүүн бас гээд атгээд тогтоочихсон уу санагдаа. Тэр ойлгосонгүй. Иргэдийн төлөөлөлтөө. За тий энэ манай зоргогийн бичиж байгаа Бацэргийн маань хэлж байгаа үнэн. Энэ 50 жигсаал улсын хурлын гишүүд иргэдийнхээ өмнө Монгол улсын иргэд эдний өмнө үүрэггүй. Монгол улсын иргэдийн өмнө улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтангууд, бүх яам тамгын газрын агентлагийн ажилчид бүгд үүрэгтэй. Бүгд үүрэгтэй. Тэдний хамгийн нэн тэргүүний хийх үүрэг нь юу юм гэхээр Монгол улсын иргэдийн эрүүл аюулгүй нийгмийг хангах үүрэгтэй.
Хамгийн нин тэргүүний үүрэг нь нөхөхгүй. Утаанд амьдруулах болохгүй, төвжрэлд стресс дүүж болохгүй, тоос ороонд автууж болохгүй, энэ гинт хэргийн тэгээ дарангуулын айц хүүц давтууж болохгүй ийм үүрэгтэй. Тэрнийхээ эсрэг явж байна. Энэ яг тий Вовтын хөгжлийн сайд шүү дээ тий. Энийг мартцсан зөвч. Одоо ингээ марттал шааж байгаа байхгүй, саагж байгаа байхгүй тий. За тэгээд лайва өндөрлөе маргааш огцор хаамхан жагсаал огцордог даваа гараг. Иргэн танаар дутна. Та ирээрээ. Тэгээд олуулаа болъё. Тултал шээрийгээрээ. Бүгдээрээ сайхан шээр хий. Маргааш бүгдээрээ үзнэ. Гэхдээ 50 замаар, хамгийн 50 замаар, хамгийн хүнлэг инэрэнгүй замаар. Иргэчлөө өөрөө ийм гайхамшигтай зүйл байхгүй. Иргэчлөөг ойлгодог хүн бол энэ бусдыг хүндлэн, бусдыг хайрлна. Тэгээ годомжинд одоо энэ тэнд мос нулимсаа шидэж хаяхгүй, годомжинд нэгдүгээр игнэн дээр машинаа тавихгүй, годомжинд хөгшин залуу тэгээ нялхсыг ингээ хайрлна, хүндлэн, хамгаалдаг. Иргэчлөөний ойлголт чинь энэ шүү дээ. Иргэчлөө ийм гайхамшигтай. Гэхдээ иргэчлөөний ойлголттой хүн худал хулгай буруу тэрийг хүлээн зөвшөөрө дуугаа явдаггүй. Иргэчлөөгөө хамгаалдаг. Тэнд нэг хүний иргэчлөө зөрчигдөж байхад тэрийг хамгаалдаг. Яагаад гэхээр маргааш намайг яг энэ хүн шиг иргэчлөөг минь боомлж магадгүй гэдгийг иргэчлөөний суур ойлголттой хүмүүс мэддэг. Ийм хүмүүсийг иргэчлөөний ойлголттой хүмүүсийг улс төрч бохор энэ их мэдлэлтэнгүүд хуурч чадхаа болдог. Тэдэрт хуурдахгүй. Тэгэхээр иргэчлөөний талаар би энэ оюун эрднийг огцсны талаар ах нартайгаа ч юм уу өөрөөс ч юм уу ингээд эсвэл бүр ингээд олон хүмүүстэй гой community байгуулж байгаад гой ингээд нээлттэй ярилцахыг хүсэж байна. Иргэчлөө үнээр гайхамшиг шүү. Хүн төрлөختний бий болгож чадсан хамгийн том соёл бол иргэчлөөний ойлголт шүү. Иргэчлөөний ойлголтыг мэдсэн тэрнийг хөгжүүлж байгаа улс орны хөгжил дэвшил удадгүй шүү дээ. Хамгийн хол нь 10 жил гэдэг. Хурдан байдсан шүү. Энэ хятад шүү дээ тий. Чөлөөт эдийн засгтаа эдийн засгийн эрхчлөөг ойлгосон бохгүй. Нийгмийн эрхчлөө нь биш. Эдийн засгийн эрхчлөөг ойлгосон бохгүй. Хувийн өмчийн эрхчлөөг ойлгосон бохгүй. Тийм болохоор энэ хятадын Дянсапины шинэ эрхлэлийн бодлого амжилттай хэрэгж босч ирсэн. Яг тэрэн шиг Япон, Солонгос дэлхийн бүхэл улсууд энэ эрхчлөөний гайхамшигт хөгжсөн байдаг. Эрхчлөө үнэхээр гайхамшигтай. Эрхчлөө бий болсон улс хөгжил дэвшил бий болж эрхчлөө бий болсон улсад хүмүүнлэг болдог. Эрхчлөө гайхамшигтай тулж байгаа улсад шоронгууд нь татан богдож яадаг. Шорон хэрэггүй болдог байхгүй. Одоо тэр Европын орнууд чинь тэрнгүүрээ гайхуулаад байгаа үстэй. Хувийн шоронтой болдог, улсын шоронгүй болдог. Тэр үтгэл хувийн шоронгууд нь дампуух төвшөнд очиж ялтан байх. Гэмт хэрэг гарахаа болчих واخгүй. Хүмүүс нь ингээд соёлжоод иргэн шил эхэлж байгаа واخгүй. Нэг хайрладаг, нэг хүндэлдэг болдог. Тийм ээ? Бүгд ийм энэрэнгүй болох тийшээ зам руугаа явдаг. Ирчлөө ийм гайхамшигтай. Тийм болохоор ирчлөөний төлөө маргааш огцор хаамхан жагсаал явна. Энэ дарангуулыг зогсоохын төлөө ирчлөөгөө хамгаалахаас өөр бид нар сонголт байхгүй. Бидний ууж байгаа ус, амьсгалж байгаа агаараас дутхгүй үн цэнтэй зүйл чинь ирчлөө. Ирчлөөг бид нар үнэхээр хайрлах ёстой. Энийг л хайрлах ёстой. За, тэгэд энэ олон хоногийн турш энэ олон сайхан мундаг сайхан манлайлд үзүүлж байгаа залуучуудтай хажуу зэрэгцэж тэгээ би ард нь бол яваагүй зэрэгцэж явсан. Тэгээд өдөр болгон залуучуудаараа бахарх хичээлээ өдөр болгон хайрлах мэдрэмж төрж илээ. Ирээдүйдээ итгэх минь нэмэгдэж байлаа. Тэгээд тийм болохоор та бүхэн манаас ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийн төлөө, хүмүүнлэг иргэний нийгмээ байгуулахын төлөө 50 жагсаалд огцордог даваа гарагт нэгдэрээ. Маргааш хамгийн чухал өдөр шүү. За баярлалаа баяртай. Аюу удаа ярьчлаа. Тэгээ уучлаарай. Бүгдээрээ сайхан шеэр гэдгээрөө би удахгүй энийгээ YouTube руу татаад оруулчихна.